Исламын шашинд зулхадж буюу өглөгийн баяраар малын махыг амьдрал таарах хүмүүст тарааж өгч мөргөл үлдэн тэмдэглэдэг уламжлалтай. За энэ жилийн баярын тухайд Монголд иргэний агаарын тээврийн Turkish Airlines компани Туркээс ирсэн болон Монгол дахь салбарын ажилчдын хамтаар буйны үйл хийж байна. Тэд өнөөдөр 170 гаруй хүүхдийг асран хүмүүжүүлж хамгаалж байдаг. Өнөр бүгд 110 хүүхэдтэй хүүхдийн төвийн хамт олонд мах бэлэглэж гарын бэлэг гартуулсан юм а. Өглөгийн баяраар сайн сайхныг бусадтай хуваалцаж, буян үлдэх ёстой байдаг. Манай Turkish Airlines-ийн хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр ийм буйны ажлыг зохион байгуулдаг. Энэ жил анх удаа Монголд энэхүү ажлаа зохион байгуулж, энэ баярыг хамтдаа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Одоо Улаанбаатарын хамгийн эмзэг үлгэн хүүхдүүд сурч амьдардаг ийм цагсалбар байгаа. Гэр орондоо байх боломжгүй ийм хүүхдүүдийг хүлээж авдаг учраас бид нар бас энэ хүүхдүүд айл болохоор бусдын нийгмийн адил одоо хөгжүүлж, төлөвшүүлж, сургах, боловсруулах энэ бүхэл ажилд одоо төрийн агшдын үйлчилгээнүүдийг үзүүлж байгаа. Тэгэхээр өнөөдөр бас хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж, сурч амьдрахад нь бас дэмжээ гэдээ бас сэтгэлийн болон материалын сүмж үзүүлж байгаа авдал бид нар бас баяртай байна. Өглөгийн баярын хүрээнд Turkish Airlines-ийн хэд хэдэн төлөөлөгчид ирээд байна. За баярын ухаанд 9-р сарын 12-наас 15-ны өдрүүдэд буюу пүрэв гарагийг дуустал үргэлжлэх юм. За тэдний дараагийн буян хийх газар Налах дүүрэг гэж байсан юм а.